Өнөөдрийн мэдлэг 5 сарын гадны мэдлэг байна. За санскритаар үйл сэдв нь болохоор үүлийн үргүй үйл ба гэгээр л гэж байна. Тэгээд үүлийн үргүй үйл гэж хум яг юу хэлээд байгаа юм бэ гэд. Тэгсэн чинь энэ нь болохоор юу ч хийхгүй суугаад ахын нэр биш юм бэ. Гаднаа динамик хөдөлгөөнтэй дотроо болохоор гүн аниргүй байх төр төлөв хэлээд байгаа. Илүү наривчлах юм бол 100% оролцоотой. Тэгээд онол хүсдэг ч юм огт байхгүй. Та ямар нэг үлийн үр дүнд нь хич шунаж сэтгэлээ зовоохгүйгээр зөвхөн тэр мөчөд 100% сэтгэлээ зориулаад тэр яг хийсэн тэр үед л үлийн үргүй үйл болдог юм. Тэр үйлдэгч биш байх гээд би хийж байна гэсэн эгогоо орхиод өөрийгөө өрдөөл дамжуулж ийна гэдгээ ухаарах үед л үйлдэл танаас ямар ч хичээл чармаалтгүйгээр л аяндаа урган гарч идэг. Тэгээ үр дагавар хүлэггүйгээр үйлдэх гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор ийм үйлдэлээс үлийн үр үүсдэггүй. Учир нь сэтгэлд ямар нэгэн сэтгэгдэл буюу уулмөр үлддэггүй. За гэгэрл гэдэг энэ сэдвийн ингээд тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгэхээр гэгэрл гэдэг нь яг юу юм бэ гэсэн чинь энэ бол тэрийн эд шидийн хол хүндий тийм зүйл биш юм бэ. Чинь хэлснээр хязгааргүй эрх чөлөө гэдэг чинь гэгэрл бол зүгээр л таны чинхүү үнэнхүү мөн чанар чинь юм аа. Энэ бол юмс яг байгаагаар л байхыг хүлээн зөвшөөрч сэтгэл дотроо ямар ч зөрчилгүй туйлын амгалан байх төр төлөв хэлж байгаа маа гэж. Тэгэхээр багш бол хэлдэг штэ. Та өөрийгөө үйлдэгч биш ээ. Зүгээр юм гэрчийн байр сууриас ингээд хараад ингээд ухаарад ирэх юм бол тэр гэгэрл ирдгээ гэдэг. Тэгээ гэгэрсэн хүний хийсэн үйлдэл болгоно аяндаа үүлийн үрхүү болдог гэдэг чинь. За ингээд энэ сэдв маань ингээд ийм том өргөн агуулгатай учраас ингээд тайлбар ороод ирсэн. За фашистаа ингээд үргэлжлүүлээд хэлж байгаа юм. Рама миний гэж. Бүгд л бидний хийгээд байгаа үйлдэл бол яг энэ ухамсарын шуугаас л өрнөд идэг. Яг энийг мэддэг тэр хүн яг л нөгөө болор хаст шиг өөрийн хүсэл зориггүйгээр эргэн тойрныхоо зүйлсийг тусгадаг шиг тэр хүн гэгэрсэн нэг юм аа гэж. Хүний төрлийг олсон ч гэлээ ийм хүсэл зориггүй, үүлийн үргүй, үүлийг сонирхогчд Деважингаас тамаас Деважин руу дахин явсаар байдаг. Зарим хүмүүс бүх үйлийг одоо хийхгүйгээр, идэхгүйгээр өөрсдөө зориулдаг. Тэднэр нь болохоор ингэснээрээ ядгүйгээр тамаас там руу уйтгартай, гунигтай төлөвөөсөө бас л уйтгартай, гунигтай төлөв рүү айдсаасаа бас л айц руу яваад идэг. Тэгээ зарим нь өөрсдийнхөө хандлага, ертөнцийг үзэх үзэл, энэ хүсэлд шунал зорилгоосоо болоод өөрсдийнхөө үйлэндээ хүлэгдчихдэг. Тэр хүмүүс нь яадаг вэ гэхээр өтөрхөө болоод төрчдөг юм. Мод урмал болоод төрчдөг юм. Тэгээл дахин ингээл ээлжил ингээл эргэлдээл энэ ингээд юмдаа ингээл эргэлдээд идэв юм. Дахин төрөл үндэ аваад. Харин өөрийгөө таньсан хүмүүс байна. Эднэр яадаг вэ гэхээр сэтгэлийн мөн чанарыг нягтлан шинжилсэн, бүх шунлаа даван туулсан тийм хүмүүс байдаг юм. Эдгээр нь бол одоо ерөөлтөө ивээгдсэн гэж хэлдэг тийм ийм хүмүүс байдаг. Энэ эдгээр хүмүүс бол ухамсарын хамгийн дээд төлөвтөө хүрчилсэн байж байдаг. Тэгэхээр сүүлчийн удаа төрлөө олж байгаа тэр хүн бол гэрэл гэдэг чинь сатва гэдэг тийм. Эсвэл баг зэргийн одоо сайхан юм ухаг гэх юм уу та. Жохон бохирдолтой гэх юм уу, ражас төлөв гэдэг. Эдгээр нь холилдсон шин чанартай байдаг гэнэ. Тэгээ тэрээр төрсэн цагаасаа л ариун байдлаар өсөж тойрно тийм байна. Тэгээ дээд одоо мэдлэгийг
тэр бол ямар саадгүйгээр тэр авдаг. Угаасаа дээд мэдлэгч түн дээр өөрөө очиж идэв. Тэгээд нөхөрсөг зан маш нөгөө эерэг чанаруудыг хэлж, нөхөрсөг зан, инрэл нэгүсэл, мэрэгэн ухаан, сайхан сэтгэл, уужим сэтгэл гэд эдгээр ийм нандин эрхэм чанарууд бол түүнийг хайж болоо. Тэгээд түүний дотор норшдгоо. Тэгээд энэ хүн бол яадаг вөхөр бүх хийх ёстой үйлээ зүгээр л хийж идэг. Харин тэр үр дүн үр дүнтэй байна уу, үр дүнгүй байна уу, алдагдaltaй байна уу, ашиггүй байна уу, ашигтай байна уу, эдгээрт нь бол сэтгэл нь эс хөндөгддөг юм. Тэр хөөрч догтлогчгүй бас гутарч гундагчгүй. Тэгээ түүний зүрх сэтгэл тунгалаг. Тэгээ түүний хүмүүс ирж хайж байдаг. Тэр бүх эрхэм дээд чанараар дүүрэн ийм нэгэн нь гэгэрсэн багшигаа хайж болоод дагдаг. Тэгээ багш нь яадаг вөхөр өөрийгөө таньж мэдэх замд хөдөлдөг юм байна. Тэгээ тэгснээрээ эцэст нь яадаг вөхөр өөрийгөө би жинхэнэ оршихуй сансрын оршихуй юм гэдгийг ухаардаг юм. Тэгэд ийм чөлөөлөгдсөн нэгэн өдний хүртэл унтаж байсан дотоод оюун ухааныг сэрээдгий. Ийхүү сэрсэн оюун ухаан өөрийгөө хязгааргүй ухамсар гэдгийг мэддэг. Тэр даруй дотоод гэрлээ ухамсарлаж ийм авдистад ивэлт, ёроолт нэгэн тэр мөчид туйлын ариун төлөв рүү дэвшдэгэ. Рамамын хувьслын энгийн зам ёс ийм л байдаг. Гэхдээ энэ дүрмээс гажих тохиолдлууд бас бий. Энэ ертөнцид төрсэн хүмүүсийн хувьд ангижралд хүрэх хоёр боломж байдаг. Эхнийх нь багшийн заасан замаар замнаж, эрэл хайгуулж айжмаар ангижралын зорилготой хүрэх. Хоёр дахь нь өөрийгөө танин мэдэх мэдрэн шууд л өвөр дээр нь унаад ирж байгаа юм шиг л ийм тохиолддог юм. Тэгэл тэр даруйдаа гэгэрдэг. Хоёр дахь төрлийн гэгэрлийг харуулах нэгэн эртний домгийг би танарт ярьж өгье гэж. За анхааралтай сонсороо гэд ингээд 20-ны өдрийн мэдлэг нь өндөрлж чинь. Тэнгүү 5 сарын 21-ний өдрийн мэдлэгээр болохоор сэдв нь гэгэнтнүүдийн дуулал буюу Жанака хааны түүх гэж. Одоо ингээд Аштавакра хааны түүхийг ингээд ярих нь. Вацистэ үргэлжлүүлээд хэлж байна. Рама миний хязгааргүй хараатай, Ведха хязгааргүй хараатай тий одоо ийм мундаг ийм хаан ингээд амьдран суудаг байж түүнийг Жанака гэдэг юмсан чи. Тэгээ тусламж хайсан хүмүүсийн хувьд тэр бол хүслийг хангагч эрдэнэ байж гин. Тэгээ түүнийг байхад найз нөхдийнх нь зүрхний бадамл явах цэцгэн дэлгэрдэг байсан чи. Тэр бол тэдний хувьд наран байсан. Тэр бол бүх сайн хүмүүсийн агуу ивент итгэгч наран байлаа. Нэгэн өдөр тэгээд цэцэрлэгт хүрээлэнд чөлөөтэй зугаалж яваад ийхүү зугаалж явахдаа тэрээр ойд гэрийн ариун төгс гэгэрсэн хүмүүсийн ярилцах урам зориг өгмөр үгсийг олж сонсч гинэ. Тэгээд төгс гэгэрсэн мэргэд ийхүү дуулж байж гинэ. За ингээд Танако сонсныгоо ингээд ярьсныг ингэж сонсч ирсэн байна гэдгийг нь одоо хэлж байна тий. За ингээд мэргэд ийхүү дуулж байваа гэж. Одоо харагч буюу одоо харагдагч энэ холбогдох үед ямар нэгэн хуваагдал эсвэл үзэл баримтлал үүсгэхгүйгээр өөрийгөө цэвэр баяр баясгалангийн мэдрэмж болгон илчилдэг. Тэрхүү мөн чанарыг бид бясалган тунгаан мууй гэж. Тэр энэ багшийн юуг оруулж байгаа байхгүй юу? Энэ нөгөө 3-ын нэгдэл гээд самади гэгэрлийн төлөвийг энд хэлээд ингээд тайлбар ингэж оруулсан байна. Багш бол ингээд харагч гэж хэлж байгаа ш. Харагч гэдэг нь яг юу хэлж байгаа юм бэ гэвэл та буюу ажиглагч. Энэ бол сүнс буюу ухамсарыг хэлээд байгаа юм. Харагдагч гэхээр нөгөө объектыг хэлээд байгаа шүү дээ бид нар. Одоо бидний харж байгаа одоо таны харж байгаа мэдэрч байгаа энэ ертөнцийг хэлж энэ жишээ нь сандал ширээ гэдэг тийм. Тэгэд ажиран суухч гэж байгаа юм. Энэ болохоор ингээд одоо тэр нөгөө харагч буюу нөгөө объект хоёрыг хоёулангийн ингээд холбож байгаа үйл явц гэж хэлээд байна л да. Энийг бол ажирагч гэд одоо тэр жинхэнэ нөгөө би гэд нөгөө мөн чанар гэд байгаа. Тэрийг ингээд
өөрийгөө харж байгаа. Тэгээд би юу харж ийн гэд энэ хоёрыг хоёулын зэрэг харж байгаа тэр явцыг хэлээд байгаа. Ингээ холбогц гэж хэлж сая хэлсэн тий. Тэгэхээр нөгөө субъект буюу эзэн бие, объект буюу нөгөө тусгатхуун гэд тий. Одоо би тэгээ сандал гэд энэ бол хуваагдмал мэдрэмж болон энэхүү хуваагдлыг үүсгэсэн хүсэл зориг арилсан цагт гэж байна. Тэгэхээр энэ хүсэл зориг арилгах гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэсэн чинь энэ юу ч хийхгүй нэр бас биш юм байна л да. Энэ бол одоо би хийж байна. Гэхдээ би хийж байна гэсэн ийм бодлоо бол орхисон гэсэн. Тэгэд юмс бол үзэгдэл одоо өөрийн хүсэл зориггүйгээр тусгагддаг тэрхүү мөн чанарыг бид бясалган тунгаан мө гэж. Тэгэхээр энэ хүсэл зориггүй байдал гэж яг юу хэлээд байгаа юм бэ гингүүд одоо толинд бол би үүнийг тусгана, үүнийг тусгахгүй гэсэн сонголт хүсэл эсвэл шүүмж байдаггүй. Түүний өмнө юу л ирнэ тэрийг л шууд тусгадаг. Тэгээд нэгсэндээ өөрөөр хэлэх юм бол таны мөн чанар яг л энэ толь юм толь шиг амьдралд үйл явдлууд өрнөжил байдаг, харин таны дотоод мөн чанар тэр бүхний зүгээр л гэрчлэн харж байдаг гэсэн үг юм аа. Гэрэлтдэг бүхнийг гэрэлтүүлэгч гэрэл болсон байгаа, гэрэлтүүлж болсон байгаа болон байхгүй гэсэн хоцрогдол ойлголтоос чанагш гарсан. Тиймээс энэ хоёр туйлын дунд оршиж мэд тэрхүү мөн чанарыг бид бясалган тунгаамгүй гэж дуулаад байна. Дахиад дуулж бүх зүйл дотор нь оршдог, бүх зүйл түүнд харьяалагддаг, бүх зүйл түүнээс урган гарсан, бүх зүйл шалтгаан нь болсон бөгөөд бүх зүйл өөрөө болсон тэрхүү бодит байдлыг бид бясалган тунгаамгүй. Хайл үргэлжлүүлж байна. Бүх хэл яриа илэрхийллийн үндэсүүд болсон одоо би-гээс гэж байгаа санскрит хэл дээр ахам гэж байгаа. Энэ болохоор би гэсэн үг юм байна л да. Хүртэлх бүх талбарыг хамарсан би гэдэг үгээр заагддаг тэрхүү мөн чанарыг бид бясалган тунгаамгүй. Ингээл магтан дуулаад байна тийм. Халаг гэж байна. Одоо халаглж чинь тийм. Ээж хааваастай гэдэг манайх хэлдэг шиг. Хүмүүс өөрийн зүрх сэтгэлийн агууд орших эзнийгээ муухгаар танихгүй үл тоогоод бусад эд зүйлс материалыг эд зүйлс те эний хойноос хөөцөлдөд байна гэж. Эд зүйлсийн үн цэнгүүг мэдсээрэн байж зүрх сэтгэлдээ тэдгэрд хүлэгдсэн хിവэр байгаа хүний хүн гэж тооцохын аргагүй гэж дуулж шүү дээ. Яг хүсэл шунал зүрх сэтгэлд урган гарсан ч бай эсвэл гэж байсан ч хамаагүй гэж байгаа юм. Нэг цаг хугацааны хувьд бол нэг юм гарсан ч бай. Өнгөрсөн цаг дээр эсвэл гарах гэж байсан ч хамаагүй гарч амжаагүй тий. Түүнийг мэрэгэн ухааны ташуураар цохин унгаах хэрэгтэй юм. Мэрэгэн ухааны ташуур гэдэг нь яг юу гэсэн чинь яагаад заавал ташуур гэдэг байгаа юм бэ гэсэн чинь ташуур бол юм шийдэмгийн хурц хүчтэй юм үйлдэлийг илэрхийлдэг юм байна л да. Тэгвэл сөрөг хүсэлтэд хэлэлцээр хийх чи эсвэл айдуу зүйлээ хандах тийм боломжгүй юм байна. Тэгэхээр мэрэгэн ухаан гэдэг нь бол тухайн хүсэл шунлын цаад үр дагаврыг энэ намайг зовоон бусдад таавална гэдгийг урьдчилан харах чадварыг хэлээд байгаа юм. Энэ ухаарлал өөрийгөө хурцаж сэтгэлээ захирах хэрэгтэй. Тэгэд багш маань болохоор хэлдэг штеп. Та хүсэл шунлаа мэрэгэн ухаанаар. За мэрэгэн ухаан гэдэг нь болохоор мэдлэг, ухамсар, сэрэмж гэж байна тийм. Энэ мэдлэг ухаанаар захирч чадах юм бол эзэн нь болно. Харин түүнийг зөнд нь орхих юм бол тэр таны эзэн болж таныг зовоох болно гэж. Тэг хүн амар амгалангаас урган гарах баяр баясгалан идэх ёстой сэтгэлээ сайн захирсан хүн амар амгаланд батбих тогтдог зүрх сэтгэл ийхүү амар амгаланд тогтох үед жинхэнэ цэвэр мөн чанар баяр баясгалан цаг алдал руу урган гардгаа гэд ингэж дуулаад ингэж дуулал маань өндөрлөж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.